юуны талаар багш руу яаж мессеж явуулах вэ гэдэг талаар. Тэгэхээр энэ хичээл дээр нөгөө форум нь байхгүй, чат нь байхгүй учраас зөвхөн багшийг яаж олж тэрлүү мессеж явуулах вэ гэдэг. Бидалт 2 дээр тэр нөгөө ямаа засчаад над руу мессеж бичээрэй гэсэн шүү дээ. Заавал хар өглөөр наашаа ирж яхаар гэдэг. Тэгэхээр би одоо нөгөө багшийн ирэхээр байгаа болохоор тэрийг солиод яг танастай адилхан оюутан байдлаар ингээд нэвтрээд орчие. Тэгэхээр нэг ийм хичээлүүд иймэрхүү байдлаар харагдаж байгаа юм байна тий. За багш маань хана харагдсан юм бол доо. Үндсэн сувчиг. Энэ юу форум байхгүй форум нь энэ юм байна шүү. Announcement гэдэг. За энийг бол Монгол дээр тавьбал зарлал ч юм уу болох л та. Англиараа хэврээд байдаг юм. За энэ announcement гэдэг рүү орвол энэ дээр форум байгаа. Жишээ нь илүү бол нөгөө нэг ороод уншчих хэрэгтэй юм л да. Зөвхөн тэр 16-7 хоног дээр яваад байлгүй. Энд чинь нөгөө зарлал гэсэн үг байхгүй announcement гэхээр. Тэгээд энэ дээр бидалтын зарим оног оруулаа гэж бичсэн байна л да. Тэгэхээр энэ дүү ороод үзэхээр чи зарлалын самбар байхгүй юу? Өмнөх 7 хоногт над үзүүлээд над руу мөдлөр мессеж явуулсан оюутнуудын дүнг шууд энд оруулаад дүнгсэн хэсэг рүү ороод бидалт номер 2 гэдэг дээрээс оноогоо хараарай гэж бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг орж уншихгүй байгаагийн улмаас та нар 135-уулаа надаас байн. Тэгээ нөгөө юу явуулсан тал улсууд асуугаад байгаа байхгүй юу? Тэр дүнгээ оруулсан юм оруулаагүй юм уу гэдэг. Ихэнх дүн цаасан дээр байгаа. Гэхдээ би энэ нөгөө нөхөж ямаа гүйцээж явуулсан оюутнуудыг тэр үеийн цаас байгаагүй болохоор гэрээсээ яатсан. Шууд энэ Moodle-ийн журнал руу оруулсан. Тэгэхээр яг хуу энэний дүн гэдэг юм чаанч байгаа юм да хичээлийн удирдлага. Баггүй шүү дээ. Та нар нөгөө нэг үнэлгээ гэж юм тий. Үнэлгээ гэдэг рүү ороод тэгээ харах юм бол дүнгууд нь байгаа. Ерөөсөө 3 бидалттай байгаа шүү дээ. За энэ яг миний нөгөө би бол оюутан биш учраас ингээд наадмын холигтой оноо гарахгүй байна. Ийшээ ороод та нарт энэ 3 дүн харагдана. Эхний бидалт 10 оноотой байгаагийнхан 30 оноотой байна. За хамгийн сүүлийнх нь 44 ч болоо явчих шээ тий. Эрц бол 16 тэгэхээр нөгөө цаасан дээрээ нэрээ их хариуцлагатай нэмэх тэмдэг тавих хэрэгтэй. Тэгээ нийлээ 100 болж байгаа. Тэгэл ингээд ороо харахаар нөгөө зарим явуулсан хүмүүсийнх нь оноог нь тавьсан байгаа. Тэгэхээр энэ Moodle ашиглаад Moodle ч одоо нөгөө багш нарын цаг зав та нарын цаг завыг хэмнэхэл зориулттай програм шүү дээ. Одоо ер нь ямар ч салбарын хичээл үзсэн баг бүгдээрээ дараажилаас Moodle руу орчих واخ. Тэгэхээр тийм төлөвлөгөөтэй явж байгаа сургууль. Тэгэхээр яг Moodle-ийн хаан дараад яагаад ийгээд багш руугаа холбогдож болд юм бэ гэдэг нь байх хэрэгтэй. За багшгүй бол энд байж байна тий. Бичлэг бичсэн. Одоо нөгөө хичээлийг орж байгаа багш гээд энэ нэрэндээ нь дарчнаа. Тэгэхээр энэ хүний нөгөө мэйл хаяг заяг энэ төр гарах нь шүү дээ. Энэ буруу ч юм тийм шууд ингээ гээд. Тэгэнгүүт л яг уу энэ дотроос нэг мессеж явуулах гээд яг мессеж явуулсан оюутнууд бол мэдээд байгаа бох тий. Хаана нэгтгэжүүлээд дээ. Мессеж явуулах гэсэн юм байна. Курсын дэлгэрэнгүй гэнэ. Энэ ч одоо хаана нэт юм бэ? Бүрэн мэдээлэл, форум, мэдээлэл засварлагч гэх шиг. Энд дээр байхгүй юм тий. Энэ яг би өөрөө өөрлөгөө орсон болохоор өөрөө өөрлөгөө мессеж бичих гэж байгаа юм шиг харагдахгүй байна. Ер нь нэг энэ хавцаа байдаг тий. Энэ баруун дээр хавцаа, бусад энэ хавцаа. Мессеж явуулах ч үлээ. Мессеж, send message ч үлээ тийм юм ба. Тэрэн дээр дараад бичнэ гэсэн үг. Бичингүүт миний энэ юу руу ороод ирнэ. Энэ нөгөө над руу ирсэн оюутнуудын юу. Тэгээ би бүгднэлэн нөгөө хариу бичээгүй л дээ. Ерөнхийдөө тийм зарлал тавьсан байхгүй юу? Ингээд нөхөж үзүүлсэн хүмүүсийн оноог нь энэ дээр тавьцаа ингээд. Одоо тэгээ цаасан дээрээс нөгөө бүтэн шууд эхний удаа үзүүлээд оноог авчихсан оюутнуудын оноог бол бас тавьчихаар тэгээ бүгдээр ороод ирнэ. Тийм за. Тэгэхээр яг форум дээр багшийн юу байж болох нь нэрнүүд байж болох нь дээр нь одоо ингээд ижи форум гэдэг чинь за монголоор форум хэлцүүлэх гэсэн үг юм байна шүү дээ. Ингээд бидалт 2-ын оноог орууллаа гингүүт энэ дээр юу байдаг юм бэ та? Нөгөө за энэ дээр нөгөө форум үүсгэсэн багш нь юу яатсан бол оюутнууд комент бичиж болно гэсэн бол энэ дээр бас нэг комент бичих ч илүү пост хийх гэсэн товч гараад байна. Тэрэн дээр нь бас юм бичиж болно. Миний оноог дотор тавьсан байж таа ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар. Ер нь л болж өгвөл нөгөө нэг яг онлайнаар ханаас ч хамаагүй харилцах тийм хичээлээ сурах тийм зорилготой програм шүү. За
Мессеж бол иймэрхүү, чат байхгүй, форум бол сайн их. Гэхдээ форум дээр юм оюутны бичгүй байхаар үүсгэсэн юм байна. Ягаад ч юм. Мессеж. За яг уу багш форум дээр юу ч хүчээгүй үл нэр нь гарахгүй байна шүү дээ. Тэгэхээр ямар ч юм битээ. Оролцогч гэдэг рүү н ороод за оролцогч дотор нь хэрэг та нар орд юм болов? Оролцогч дотор нь бусад оюутнууд нь ингээл харагдаж байгаа юм байна та. Оролцогч дотроо ороод тэрэн дотроос багшийн фильтрдж жагаад тэгээд харуулъяд ганцхан багш гараад ирж болно. За энэ арай найдвартай арга ч юм уу тий. Ер нь тэр над руу мессеж бичсэн байсан хүмүүстүүд нь яг яаж ч олсон юм байгаа. Бас тэрийг бусдад хэлээрэй хөөе. Шеэрлээрэй. Над руу бол ингээд 15 оюутан бараг шахуу. Би ингээд дутууга ингээд хийц үзээрэй хараарай гэдэг. Одоо дүнгээ юу? Дүнгээ болохоор үнэлгээ гэдэг энэ удирдлага гэсэн зэсэн дотор үнэлгээ гэж юм байна те. Үнэлгээ гэдэг нэг юм хүснэгчгний зурагтай. Тэрэндээ дарангууд дарлаа. Дарангууд энэ байна. 3 л юм байна энэ хичээлдээ. 4 л юм байна. 3 медальт 1 юу ирц те. Тэгэл 10 30 44 16 нийлэл 100 болно. Тэгээ энэ нөгөө нэг шалгалтгүй хичээл юм байлаа шүү дээ. 100 оноогоо шууд гардаг. Нэг амархан хичээл. Тэгэхээр ягаараа. Одоо энэ медальт 2 дээр бол тэр сүүл зассан хүмүүсэд орсон байгаа. Бүртээ оноо авсан нь ороогүй байгаа гэж байна шүү дээ. Тэрийг би нэг орой сууж байгаад бас бүгдийг нь оруулчихна. Тэгээд ер нь дүн гарах өртөд байгаа юм байна. За дараагийн 7 хоног болохоор за энэ ерөнхийдөө ингэ болчихж байгаа юм байна.